Hi. За би сая хичээлээ Pilates-ийнхаа хичээлийг заагаад зогсчлаа. 9 хүн хичээлд маань суусан. Тэгээд хичээл маань аягүй гоё болж өнгөрлөө. Тэгээд хичээл аягүй гоё зочихор хүнийг амар гоё баяртай болчихсон шүү дээ. Тиймэрхүү аа happy байна. За тэгээд одоо би энтхийн одоо нэрийг нь хэлэхэд аягүй хэцүү байдаг юм аа. Монголд байдаг Лакутин ч юм уу да. За энэ брендийн гоо сайхны юмнуудыг би хэрэгэлдэг байгаа. Амар гоё шоп байгаа. Гоё өнгөлөг Францын брэнд. Эдний нүдний бүр амар сайн. Тэгээд би эднийг болохоор бас юу яадаг. Хэрэгэлсэн саваа авчрах юм бол хямдралтай. Тэднийг нь recycle хийдэг гэсэн. Тэгээд үзүүлээ одоо. За би энэ makeup арилгадаг энэ тосыг хэрэгэлдэг байгаа. Тэгээд энэ дууссан. Тэгээд энэс дахиж авах гэж байна. Тэгээ энэ бол үнэхээр сайн аюу амархан makeup одоо сормосны бүдэг бүгдийг аюу гоё аюу хурдан хайлуулад тэгээд мөр тослогдуулахгүй үнэхээр best сэнийг би байдаг байгаа. За энийг аваахыг тэгээд эднийх харин нарны тос хэрэгэлдэг нарны тос эднийх тийм өндөр одоо 50% нарны тос хэрэгэлдэггүй. Ягаад гэвэл Францад тийм амар Австрали шиг аюу одоо хүчтэй нартай байдгүй юм шүү байлээ. Тэгээд би Австралид ирснээс хойш аюу их сэвхтэй дагаа. Тэгээд тэр талаараа бас гоо сайханчтай очиж уулзаж зөвлөгөө аваад гоо сайхных нь газраас нь нарны тосыг нь мах хэрэгтэй гэж өчигдөр нөгөө хамаатнууд энд нөхрийнхөө хамаатнуудтай одоо уулзсан. Тэгэхэд нэг одоо манай нөхрийн дүүийнх нь эхнэр нь надад тийм зөвлөгөө өгсөн байгаа. Тэгээд би бас гоо сайхныхын газар нь очиж өөртөө тохирох нарны тосоос авах юм уу гэж бодож байгаа. Тэгээд би ер нь та нартай нэг нүур будаад тэгээд skin care болон нүур будах юмнууд ямар юмнууд байлгаас үзүүлэе гэж бодсон. Тийм бичлэгүүд бас хүмүүс аягүй хийх юм байлээ. Тэгээд тийм байна. Миний хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд болохоор энэ байна. Reset your skin booster for youthful glow гिचгсэн. Энийг би хэрэгэлдэг. Тэгээд энэ шар Immortal Divine гэдэг эднэрийн юмнуудыг би хэрэгэлдэг. Тийм байгаа. Энэ миний нөгөө хос маань энэ миний хэрэгэлдэг. Энд 200 мл-тэй makeup remover $39 юм байна. Энэ болохоор зүгээр cleansing milk cleansing. За. За, bye. Hi. За би гэртээ түрүүгөө орж ирчээд тэгээд өдрийнхөө хоолыг идээд байж гин. Одоо 12 болж байгаа юм уу? Тийм байх. Тэгээд миний одоо идж байгаа өдрийн хоол болохоор би slow cooker дээр ийм харуулахгүй ийм шүл ууж. Slow cooker дээр би айгүйх хоол хийдэг байгаа. Айгүй амар нэг их тийм цаг зарцуулаад байдаггүй. Тэгээд энийг болохоор би 2 билүү 4 дахианы хөл хийгээд тэгээд айгүй олон төрлийн шошнуудын цуглуулгуудыг хийгээд тэгээд ус хийгээл болцсон. Тийм л юм байгаа. Тэгээд хонуулаад маргааш нь бэлэн болохоор нь
мөчнүүдийнхаа ясыг нь салгаж аваад тэгээд өдрийн хоолны савнд хийгээд үлдөгчөндөө үлдэгдэл хоолнуудыг хөлдөөгөөд тэгээд 7 хоногт идэх хоол аваад үлдсэн. Тэгээд одоо хөргөгчөнд байгаа хоол маань дуусгаар нь би хөлдөөгчнөөсөө гаргаж гисгээд тэгээд иддэг байгаа. Тэгээд айгүй нэгдүгээрт айгүй хурдан одоо жишээ нь би өсөөд гэртээ орж ирэхдээ хэрвээ одоо хоол бэлэн биш байх юм бол замдаа магадгүй хоол гаднаас авдаг ч юм уу эсвэл хоол захиаж авдаг ч юм уу тэгэх одоо өндөр боломжтой байдаг учраас ингээд нэгдүгээрт би хөргөгчөнд дандаа юм бэлэн хоол байлгадаг. Хоёрдугаарт би хоолоо худалдаж одоо хүнсээ цуглуулахдаа тийм янз бүрийн чихэр тэгээд одоо тэдний юу гэх юм бэ? Чихэр мэхээр янз бүрийн тиймэрхүү хоолнууд юусаа авдаггүй гэсэн үг. Хэрвээ би одоо чихэрний төрлийн одоо гоё юм идмийг гоё юм гэж хэлэхэд ч одоо хаашаа мэдээ тэднэрийг тиймэрхүү юм идмээр санагдах юм бол самар тэгээд хатаасан жимснүүд айгүй хийддэг байгаа. За тэгээд өнөөдөр болохоор би юу хийсэн бэ гэхээр 9-15-ын пилатигийн хичээлээ заачаад 10-15 гэж тараад тэгэнгүүтээ түрүүн та нарт үзүүлснээр нөгөө гоо сайхныхаа одоо бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээс очиж будаг арилгадаг миний банк хэрэгэлдэг тусаа авсан байгаа. Тэгээд H&M ороод би одоо өндөр судалтай гэх юм уу тийм бариу хар джинс тэгээд хар светрэн юм зөөлөн айгүй гой зөөлөн материалтай светрэн цамц гэх юм уу айгүй нэмгэн материалтай тэгээд светрэн урт танцуутай тийм цамц тэгээд айл дээрээс л авахыг хүсэж исэн айгүй гой өнгөтэй юм урт пижак тэгээд айгүй гоё номин цэнхэр гэх юм уу ногоон гэх юм уу өнгөтэй тийм зуны материалтай тэгтээ жоохон ажил хэрэгч тийм шорт юм дөрөв юм авсан байгаа. Тэгээ би гэр орноо цэвэрлжээд нэг бичлэг хийн тэгтээ та нарт гоё тухтай үзүүлэе гэж бодож байна. Тэгээ тэрнээс гадна би 12:30-аас явж үсээ тайруулах га цаг авсан байгаа. 12:30-аас үсээ тайруулахдаа би жоохон богинохон болох чи гэж бодож байна. Ягаад тэгэхээр одоо энд чинь 100 болж байгаа болохоор миний үс чи айгүй тийм өтгөн ус болохоор жоохон ус хүндтэй байдаг. Тэгээд одоо жишээ нь би ингээд миний үс айгүй урт ингээд би ингэсэн байх жишээтэй. Тэгэхээр би хичээл зааж махад ч гэсэн ер нь урт ус ер нь ядаргаатай гэдгийг. Тэгээд би үсээ ер нь жоохон богинохон бол надад богинохон байхаар цогтгүй л дээ. Гэхдээ би өвөл жоохон урт устай байгаа. Зун нь ер нь үсээ жоохон тайрчих дуртай. Гэхдээ бүр ийм богинохон болохгүй. Яг боохтол боломж. Ер нь би амар богинохон үстэй байж үзчихсэн амьдралдаа нэг 2 удаа. Тэгээд ийм богинохон үс чи арчилгаад айгүй ядаргаатай бүр их арчилгаатай. Уг нь би богинохон болгочих юм бол айгүй арчилгаа бага байх гэсэн чи бүр хамгийн их арчилгаа шаарддаг юм билээ. Тэгээд тэрнээс гадна би Австралид ирээд уг нь Монголд ахтаа би дандаа нэг үсчин дээр очдог. Тэгээд үн өртгөн ч гэсэн айгүй боломжийн. Тэгээ хамгийн гол нь тэр үсчин маань миний одоо яг хүсснээр миний үс ингээ булаачдаг байхгүй юу. Тэгээд тэрийн маань дараад ингээ айгүй гоё бор ийм цайвар бор болгоод идэг байсан. Тэгээ энд ирээд би ерөөсөө тэр өнгөө олж авахгүй ч ерөөсөө чадахгүй. Тэгээд нэг хэсэг би одоо тэр солонгос үсчин дээр очиж $150 төлж үсээ 2 сар болгон би нэг удаа очиж үсээ $150-аар үсээ бодуулдаг байсан. Тэгээд одоо $150 2 сар гэдэг чинь бас л чанга мөнгө болохоор тэгээ за бэлээл одоо өөрөө будыгээ. Тэгээд үс тайралт нь болохоор $30 байдаг. Тэгээд ямар ч байсан нэг сардаа нэг удаа ч юм уу 2 сардаа нэг удаа очиод үсээ $30-аар тайруулчихдаг.
Тэгээд 12:30-аас очиж тайруулна. Тэгээд тайруулчаад нэг саяхан би бодсон нэг хэсэг миний ус айгүй бараа явсан. Тэгээ одоо 100 болж байгаа болохоор жоохон цайвар болгочдгийг юм билүү гэж бодоод тэгээд нэг тийм цайвартай өнгөөр өгөн бодсон. Тэгээ миний ус нэлээд жоохон улаацсан байгаа. Тэгээ дахиад яагаад тэгэхээр айгүй бараан бисэн болохоор тэгээ би нэлээд байцааж байгаа дахиад үсээ цайвар өнгөөр бодно. Тэгээд ямар хөө болох нь надад бол тийм блонд гэдэг штэ тийм цайвар өнгө бол ерөөсөө зөгтөггүй. Ягаад тэгэхээр миний арьс ч өөр айгүй бор арьстай болохоор тийм цайвар болгож үзчихсэн. Бүр цайвар ногоо болгочихсон Монголд ерөөсөө зөгтөхгүй юм билээ. Бараан болохоор бас дэндөө жоохон юу харагдаад ах шиг санагдаад тийм үлээ. Овөртой гэх юм уу? Цайвар болохоор зүгээр байдаг. Тэгээд яг гоё өөртөө тохирсон гоё өнгө олж чадахгүй л надад. За өнөөдөр тэгээд айгүй ядраад байна. Мэдхгүй. Одоо яагаад ядраад байгаа. Өнөөдөр бол би амар ядрлаа. Гэхдээ өнөөдөр боксийнхаа бэлтгэлд явна. Би ер нь өдөр болгоно л дасгал сургуулалт хийдэг байгаа. Хичнээн ядарсан ч гэсэн тэгэл дасгал сургуулалтаа байнга л хийдэг. Дасгал сургуулалтаа хийх тусам улам л ирч хүчтэй болдго юм шиг санагддаг байгаа. Тэгээд надад бол одоо ямар газруудад очих боломжтой байдаг вэ гэхээр би Good Life Fitness-д ажилладаг болохоро би үнэгүй Good Life-д хичээлүүдэд нь суудаг байгаа. Үнэгүй Good Life-ийг одоо төхөөрөмжийн ашиглаж хичээлүүдэд нь суудаг. Гэхдээ би урд нь болохоор ажиллахаасаа өмнө бас Good Life-ийн гишүүн байсан. Тэгээд одоо тэнд ажиллаж байгаа болохоор үнэгүй. Би Revolution Boxing Combatives гэдэг боксing газар би хичээл заадаг. Тэгээд тэндээ би бас үнэгүй боксийнхын бүх хичээлүүдэд нь суудаг. Би Bloom Holistic гэдэг газар, йогийн газар би бас багшилдаг. Тэгээд тэндээ би үнэгүй йог, пилатесийн хичээлүүдэд нь бас суух боломжтой. Ингээд надад 3 газрын хичээл суух боломжтой байдаг. Тэгээд тэр 3 газар маань манай гэрээс машинаар 10 минут л явах газруудад. Одоо манай гэр яг ингээ бийжлээ гэхэд Good Life хүртэлт нь Bloom Holistic хажууд тэгээд Revolution нөгөө талд яг юм. Тийм хол биш. Тэгээд яагаад гэвэл манай гэр яг хотын төвд байдаг байхгүй юу? Ер нь бит хоёр хаач аягүй нүүж байгаа. Тэгээд нүүх болгондоо бит хоёрын хамгийн одоо номер 1 юм бол гэр хотын төвд ажилтай л яг орхон байх хэрэгтэй гэдэг тийм тэр бол аягүй чухал байдаг. Яагаад гэвэл яг ингээ харахад захын газрууд нь хямдхан байгаа юм шиг мөртлөө одоо тээврийн хөлсгээ тий автобусаар наашаа цаашаа явах ч юм уу эсвэл ажиллаад хараад одоо машинтай байлаа гэхэд ажиллаад хараад тэгээ трафикт гацах эсвэл одоо Австралид тэгж трафик гацах гэсэн байхгүй л дээ. Гэхдээ л ингээд одоо гацхгүй ч гэсэн одоо жишээ нэг цаг машин барих 30 минут газар машин бариад явах 5 минутын газар машин бариад явах тэр тусмаа орой ажиллаад тарц үед хүмүүс айгүй ядарсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь л машин тэрэг барьж наашаа цаашаа ажилдаа явах айгүй дургүй байдаг. Алхаад орчих газар байл ер нь айгүй зүгээр байдаг. Тэгээд ер нь хотын төвд ойрхон ажилдаа ойрхон тийм газар сонгох юм маш айгүй амар стресс бага байдгийн. Тэгээд тийм учраас одоо өнөөдөр би Good Life-ийн хичээлд орой сууж болж гин, орой боксинг хичээлд сууж болж гин, эсвэл йог руугаа явдаг ч юм уу. Би яг одоохондоо яг ямар нэгэн хичээлд суун гэхдээ яг одоохондоо шийдэг байна. Ягаад гэвэл би явж үсээ тайруулчаад тэгээ хурж гэрээсээ бүр зад цэвэрлэе гэж бодож байна. Гэр одоо ингээд заваан бахаар бүр ингээ ямар ч тийм юу байхгүй. Мотивац авахгүй гэх юм уу. Гэрээ бүр амар гой цэвэрлээ. Ойрд айгүй завгүй байсан байхгүй юу. Тэгээд
Гэрээстэй сайхан цэвэрлэе гэж бодож байна. Тэрнээс гадна би одоо влог хийхдээ арталтаа нэг цаас аваад тэр мээр унж мунаал нэг боо юм болоодсэн шүү дээ. Тэгээд би нэг тиймэрхүү өнгөтэй би өөрөө болохоор өөрийнхөө дуртай өнгийн телефон авъя гэж бодсон. Би ер нь юм ногоон тэгээд юм номин ногоон эсвэл бор бэж би тийм л өнгөнүүдэд айгүй дуртай. Миний хувцснууд бол тийм. Одоо миний өнөөдрийн авсан хувцснууд бүгдээрээ тийм өнгөтэй. Тэгээд өөр өнгийн хувцснууд ерөөсөө нэг өмсөж чаддгүй юм аа. Тэгээд нэгэн төрлийн өнгийн хувцснууд авчихараас хоорондоо цогцохтой айгүй амар байдаг. Тийм тэгээд миний хувьд бол хувцас сунаар авахтаа би эхлээд өнгөнд нь болдог. Тэгээд материал айгүй чухал. Өнгө материал хоёр л надад таалагдчих юм бол тэгээд элдв чимэглэл байхгүй тийм энгийн би твтэйхэн тийм л хувцснууд өмсдөгдөө. Тэхнээс биш нэг нөгөө загвар магвар хөөгд идэггүй. Ер нь жоохон тийм энгийн хувцалдаг гэх юм уу? Тийм. За тэгээд окейс хоолоо идчихэд жоохон амарч жагаад бараг өсчин лүгөө явах байх. Тэгээд би та бүхэндээ өсмэн ямар болсон бэ? Танарт үзүүлээ. Тэгээд одоо болохоор би танарт үсээ задлаад харуулчихъя. Тэгээд гоё өстэй болохоор дахиад бичлэгээ хийгээ үзүүлнэ. Тэгээд та бүхэн үс сайхан бол зүс сайхан гэдгийг хараарай. За одоохондоо миний үс та нар харж байгаа бол дээдл нь жоохон цайвар, доотлын юм бараан. Тэгээд үсээ харуулчаад ер нь яванда үсээ дахиад би будна. За ийм байна. Одоо үс маань арцайсан юм. Би бас үсээ тэгшгэнд хариулдаг дандаа. Энэ мэн ураад жоох юм болчих. Дандаа тэгшгэнд хариулдаг байгаа. Монгол дахтаа ч гэсэн тэгшгэнд хариулдаг байсан. Тэгэхээр нэг цэвэрхэн байдгийн нөтгөөс болохоор шингүүстэй хүмүүс тийм нэг шаталж тайрж байгаа өтгөн харагдуулдаг юм шиг үлээ. Тэхнээс би хэрвээ тэгээ шаталчих юм бол марцаад байгаа юм шиг санагдаад байдгийн. Тэгээ би богинохоостой олчих үсээ гой задгаа тавьмаар мөрт болохоор тэгээд нэг ингэсхийгээл байж ах юм да. За bye. Хай. За би одоо энэ даван маа зардаг юм дэлгүүрт ирчихсэн бай чи. Тэгээд non-member $8 free to join хийх юм бол $6 болох юм байна да. За тэгээд эндээс харж агаад миний дургуун өнгөнүүд бол эднэр байна. Иймэрхүү өнгөнүүдэд дурггүй. Энэ гоё chocolate brown өнгөн эднэр их таалагдахгүй байна. Энэ гоё өнгө байна. За эндээс харж агаад нэг өнгө сонгоно. Энэ бол гоё өнгө байна. Энэ гоё шоколадн бар. За bye. За өсөд хариулчлаа. Өс маань нэг иймэрхүү болсон. Тэгээ ийм байна. Тэгээд би ийм солонгос үсчингийн газар иртхий студио Amor гэдэг энэ болохоор түн бод байдаг. Ийм байна. За сайн байцгаана уу. За өчигдөр би өдөржингөө хэрэг цэвэрлээд тэгээд тацгай сургуулалтаа хийж амжаагүй. Тэгээд H&M орж би нэг 4 хувцас авсан гэж ярьсан. Тэгээд тэднийг одоо өнөөдөр үзүүлээд тэгээд өчигдрийнхөө бичлэгийг би оруулъя гэж бодож байгаа. Би ийм бичиг авсан байгаа. Дөнгөж ингээд өвцөг тавхаар тийм урттай. Би дараа та бүхэндээ эднэрийг өмсөж бичлэг хий гэж бодож байна. Одоохондоо ингээд зүгээр үзүүлчихье.
За энэ нь болохоор ийм гоё номин хөх өнгөтэй гэх юм уу, жоохон хөхтөн өнгөтэй. Тэгээд иймэрхүү өндөр судлал өндөртэй high waist шорт байгаа ичэндээ мис авсан аюу гой зөөлөн материалтай. Үнэ нь болохоор энэ нь Австралийн $30 гэжсэн. Энэний үнэ нь болохоор хэрвээ та нар сонирхож байвал 50 series $60 юм байна. За тэгээд энэ өмд болохоор надад маш их таалагдсан байгаа. Skinny high waist гэж бичсэн. Тэгээд бинцтэй амар өндөр судалтай. Тэгээд хамгийн гол нь аюу гоё тийм үрээн өндөр судалтай. Тэгээд доошоогоо ийм нарийнхан. Тэгээд хамгийн гол нь материал нь аюу гоё сундаг. Тэгээ нэмгэн материалтай. Би тийм зузаан даргар джинс өмсөх дурггүй. Ер нь бол аюух легийн өмсдөг. Тийм болохоор жишээ нь одоо энэ бариу хар джинс өмсөд тэгээд хар цамц өмсөө тэгээд энэ пижакийг өмсөх жишээтэй ч юм уу. Тэгээд ер нь тэгээд бариу хар джинс бол юм дээр цогцдог болохоор авсан байгаа. За энэ болохоор ийм светер тэгээд юм урт танцуутай. Тэгээ хамгийн гол нь энэ маань бүр амар нэмгэн материалтай. Гэхдээ гэрэлт нэг амар гэрэлтэхгүй л дээ. Нэмгэн материалтай сунан тэгээд аюу гой зүглэх. Би энэний нэг тийм snake skin могоон арьс шиг өнгөтэй ногооныг нь авсан. Тэгээ надад бүр амар таалагдаад. Тэгээд хамгийн гол нь medium арьсмаар байгаагүй S XS үлдсэн байсан. Тэгээ S болохоор яг ингээд би бариад яг тарж байгаа. M нь болохоор аюу эвтэйхэн гэхдээ яг гэдэс хаваараа жоохон том гэх юм уу. Тэгээд S нь зүгээр санагдаад тавцсан байгаа. Тэгээд сая эхлээд энийг өмсөд бичлэгээ хийх гэснэ. За юу ч гэсэн та нарт үзүүлчихэд тэгээ өмсөе гэж бодоод би та нарт тэгээд өмсөд үзүүлье. Манай нохоо. Уцаалаа. Одоо нөгөө ийм хар юм өмсөд ингэсэн чи миний үс бүр амар юу харагдаж байна те. Улбар шаргал юм шиг харагдаад бах юм. Гэрэлт. Ийм байна. Тэгээд би өөрөө болохоор хоолой барьсан юмд айгүй дурггүй. Энэ болохоор бүр ийм сул. За тэгээд зүгээр энийгээ дээгүүр нь өмсөх юм бол мэрхүү байна. Би өнөөдөр болохоор өглөө 5:45-ийн Arena Fitness-ийн ингээ заагаад өглөө айгүй эрт тоссон. Би 4 цаг гэж босч хичээлдээ бэлдээд тэгээд 9:15-ийн Les Mills-ийн body pump-ийг хичээлд суугаад тэгээд өнөөдөр би бас body pump-ийг хичээлд суухдаа өргөлтийнхөө одоо жингийн илүү нэмсэн байгаа. Тэгээд 10:20-оос би йогийн хичээл заасан Good Life Fitness дээр тэгчээд тэндээс тараад шууд би нөгөө Cert for Fitness гэдэг хувийн дасгалжуулагчийнхаа болох ангийнхаа хичээлд суусан байгаа. Тэр маань 1-ээс 4 өдөр хүртэл 10-аас 1:30 байдаг. Гэхдээ би 2 дахь өдөр болгон хоцорч очдөг байгаа. Йогийн хичээл заадаг манай багш мэдж байгаа болохоор тэгээ би хичээлдээ суучаад тэгээд ирээд Take Max явж нөгөө нэг 2 хувцас байсан. Тэр 2 хувцасаа би буцаасан. Тэгээд нохоондоо тэндээс нь нохооны дэлгүүрээдэг тэндээс нь нохоондоо хуурай хоолыг аваад тэгээд ирсэн байгаа. Тэгээ бас машины уртлын гэрэл шатцсан байсан. Тэгээд нэг $90-оор машины уртлын гэрэл аваад бас $80 би
бензинээ дүүргэж хийсэн байгаа. Тэгээд нэг тиймэрхүү юм хийсэндээ өнөөдөр тэгээд орой би 6:45-аас би йогийн хичээл заах хэрэгтэй байгаа. За тэгээ одоо би юу яа гэж бодож байна. Календараа ерөөсөө бичээгүй байгаа. Энэ 7 хоногийнхоо одоо ямар хичээл заах, юу хийх, мөн ямар тасгалууд хийх тэднэрийг биччихээр яг айгүй амар тэднэрийнхаа дагуу би ингээ юмнуудаа хийгээ яваад байдаг. Календар дээр юмнуудаа бичээгүй байхаар би айгүй тийм жоохон нөгөө зэгцгүй байдаг гэх юм уу. Тэгээд дураараа дуртай юмаа хийх гэдэг гэсэн үг. Тэгээд календар дээр юмаа биччихээр одоо би өөрийгөө жоохон ингээ контролдоход айгүй амар нэг тийм эмх зэгцтэй болчдөг гэх юм уу. Тэгээ би та нарт хурдхан шиг календар авчираад үзүүлээ. Яг юу яриад байгаа гэдгийг харуулъя. Зөө чадахаа. За миний яриад байгаа юм маань болохоор энэ байна. Би энийг энэ дээр байхгүй нэ байна. Энэ Kiki гээд эндээс би одоо бичиг хэргийнхаа юмнуудыг эндээс дандаа авдаг байгаа. Хэрэв та нар харж байна уу? kikki.k гэт. За эндээс би авсан байгаа. Урд нь болохоор би ийм цаасан дээр бичээл ураад хаяал дуусгаар нь дахиад шинийг ингээл цаасан дээр бичээд 7-7 хоногор нь нэг юм цаасан дээр бичээд идэг байсан бол энэ маань болохоор яг нөгөө нэг whiteboard шиг ингээд одоо би энийг ингээд арилгачиж болно. Тусгай зориулалтын цацдаг юм. Би болохоор зүгээр glass cleaner цацаад ингээд нойтон салфеткаар арчиждаг хамаагүй хэмнэлттэй. Яг зориулалтын цацдаг юм хумыг авах юм бол бас яг үнэтэй байдаг. Тэгээд одоо би энийг ингээл арилгаал тэгэл 7 хоногор нь бичиж чинь. Энэ болохоор миний аль бүр 10 сарын 18-аар 9/20 24 хүртэлх хийжсэн юмнууд байна. Тэгээ би энэ дээр болохоор яадаггүй гэхээр эхлээд ажил тэгээд одоо study гэдэг чи одоо хичээл айгүй одоо би хичээл гээд бичсэн байгаа нь болохоор аюу олон байдаг л да. Жишээ нь би the search for in fitness эхлээгүй байхдаа би TAFE-д явж исэн. Мөн одоо би sports nutritional advisor-оор онлайнаар бас сурах ёстой байгаа. Эхлээгүй л байна. Гэх мэтчлэнгийн ингээд дандаа би бол өөрөө дандаа нэг курс дуусгаад дараагийн курсэд ингээд өөрийгөө цааш нанаа ингээд одоо хөгжүүлээд ингээд айгүй их сурах дуртай. Тэгээд study бол байнга байдаг. Тэгээд ажил, study, тэгээд дараагийнх нь болохоор workout. За энэ гурван бол байнга байдаг. За тэгээд энэ гурвыг ер нь ингээд биччихэд завгүй болчдөг. Тэгэхээр free time гэж ер нь баг байдаггүй. Тэгвэл би free time-аараа болохоор ном унших дуртай. Тэгээд free time-аараа одоо юу хийх юм бэ те. Ер нь л free time бараг гардаггүй болохоор жоохон амраад телевиз үзэх дуртай ч юм уу. Гэтэ ер нь бол би яг ингэж суугаад нэг кино бүтэн дуусгасан үеэ сайн санахгүй байна. Тэгэл орой нэг унтахаас өмнө нэг кино эхлүүлдэг. Тэгэл баг эхлүүлэл нэг 10-20 минут л унтчихдаг. Тэгээд яагаад гэхэлэр би өглөө айгүй эрт босдог. Орой бол би ер нь тэгээ 9-өөс сэтэрэхгүй унтчихдаг байгаа. За нэг тиймэрхүү байна. Тэгээд энэ станераа миний айгүй одоо худалдаж авсан юмнуудаас миний хамгийн дуртай зөв худалдаа авалт хийсэн юм маань энэ байдаг. За тэгээд би та нартай бас миний одоо за манай гэр болохоор 1 2 3
4 өрөө хаус тэгээд том өрөө галзуух гэ байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ өрөө болохоро миний одоо мейкап хувцсны өрөө миний өөдөөс харж байгаа өрөө болохоро одоо юм хом индүүдч миндүүдэх юм уу тэгээд тиймэрхүү юм да хийчихнэ. Нэг жоохон юм индүүдэх тэгэл нэг ганц хоёр чимдаа байдаг. Голын өрөө болохоор миний йог бэлдэх meditation тэгээ study өрөө байдаг. Тэгээд хажуу талын өрөө болохоор манай том унтлахны өрөө. Тэгээд том өрөө галзуух гэж байдаг. Юунд болохоор гаражинд болохоор дахиад нэг өрөө гаражны хажууд байдаг. Тэнд болохоор манай нөхөр хичээлээ хийдэг. Тэгээд ингээд тусдаа байхаар аюу амар байдаг. За. Тэгээд та нартаа би дараа нь мейкап хийж явахдаа мейкапныхаа ямиг үзүүлэе гэж бодож байна. Мөн стади өрөөгөө ингээд өрөөнүүдээ нэг нэгээр нь үзүүлэе гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө тийм амар гоё тийм organize байхгүй. Яг л ингээд би яг ингээд өөрөө аваад юмнуудаа ингээд авахд айгу надад амар ойлгомжтой. Магадгүй та нарыг харахад тийм айгу замбраагүй харагдаж магадгүй. Миний хувьд бол надад бол өөртөө айгу ойлгомжтой юмнууд байдаг. Тийм байдлаар тавьдаг байгаа. За. Тэгээд 6:45-ийн йогийнхоо хичээлд жоохон бэлдээдэг, жоохон амрыг. Тэгээ өнөөдөр бас нэлээд тийм хүнд юм өргөсөн болохоор жоохон ядарсан байна. Тэгээд за түр бай. Тэгээд миний одоо нэгд өдөр би юу хийсэн бэ гэдэг бичлэг маань энэ болох байх. Тэгээд миний нэг өдөр бол ерөнхийдөө тэгээд би яг нэг өдрөө бас сая одоо би том камера цэнгэлж гин. Тэгээд тэр том камер маань цэнгэлэгдчихээр би нөгөө маргаашнаас эхлээд хоол унд хийж явахдаа би та нартаас үзүүлэе гэж бодож байгаа. Утсан дээрээ бичээд тэр камераар болохоор одоо томоор гэр орноо цэвэрлж байгаа ч юм уу. Тэгээд хоол ундаа хийж явахдаа ч юм уу та нар хэрвээ сонирхож байвал би өөрөө влог үзэж явахдаа тиймэрхүү юм үзэх айгу дуртай байдаг. Тэгээд та нар хэрвээ сонирхох юм бол бас камера бичээд үзүүлэе гэж бодож байгаа. За тэгээд бичлэг маань үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний бичлэг хийдгийн ер нь зүгээр урд нь өөр хүмүүс сайн одоо сонсоогүй, миний хэлсэн хэсгийг сонсоогүй бол миний бичлэг хийдгийн гол шалтгаан нь болохоор би Австралид амьдардаг байгаа. Тэгээд Монголоор байнга ярьж чаддгүй. Энд миний амьдардаг газар нэг л Монгол айл байдаг. Тэгээд тэр хүмүүстэй ч гэсэн би байнга уулзаад чаддгүй. Тэгээд ажил маань, эргэн тойрны хүмүүс бүгдээрээ англиар ярьдаг болохоор миний англи хэл маань ч бас тийм сайн биш. Тэгэхээр ерөнхийдөө жоохон хэлний бэрхшээлтэй асуудалтай байдаг гэсэн үг. Монголоороо ч ярьж чадахгүй, англиараа ч нэг сайн ярьж чадахгүй те. Тэгээд би ингээд бичлэгээ хийж хамгийн гол нь би өөрөө нэгдүгээр таг өөртөө ихтэй болохыг хүсэж байгаа. Ягаад тэгэхээр ингээд бичлэг хийгээд өөдөөс хараад ярина гэдэг чинь би өөр дээрээ л одоо өөрийнхөө туршлагыг харж байхад айгу өөртөө яриа минь хамаагүй сайжирдаг. Ярианы хэв маяг маань айгу тийм одоо organized те одоо ойлгомжтой товч тодорхой гоё тийм ярьдаг л болох гэж л одоо энэ бичлгүүдийг хийж байгаа. Мөн та бүхэн одоо хэрэгтэй одоо мэдээллүүдийг бичлэг болгоноороо бас хүргэе гэж бодож байгаа. Тийм тэгээд жишээ нь хэд ч энэ бол аюу гоё миний бүр одоо худалдаж авсан зүйлээс хамгийн дуртай юм маань энэ байсан. Тэгээд банк цаас үрээд байхгүй. Тийм тэгээд тиймэрхүү зэрлэгтэй хийдгийн. Тэгээд би одоо яанда хувийн дасгалжуулагч personal trainer болохгоо сурж байгаа. Тэгээд өнөөдөр багш маань хэлсэн good life fitness хувийн дасгалжуулах хийж болно. Миний менежер нь ирж уулзсан гэсэн би тэр үеэр нь йогийнхаа хичээлийг зааж байсан. Тэгээ Gold's Gym Gold's Gym
ийм менежер нь хурж ирж бас уулзах юм гэсэн бид нартай. Тэгээд тэднэр дээр нь бид нэр одоо Крисмас 12 сарын 25-наас өмнө гэхэд хичээл минь дуусаад тэгэл ерөөсөө 26 27 оноос нь эхлээл бид нар шууд хувийн дасгалжуулагчаа хийгээд ажиллах боломжтой болох юм байлээ. Тийм тэгээд айгүй баяртай байгаа. Тэгээ яванда та бүхэндээ би илүү одоо өөрийнхөө миний одоо амьдралын хэв маяг хийж байгаа ажил те бүх юм маань эрүүл зүйн хооллолт хасгал хөдөлгөөний л одоо тэр чигээрээ л тийм юмны тухай байдаг болохоор тэгээд та бүхэнтэйгээ тэр болгоныгоо хуваалцах болно. Ямар ч гэсэн сүүлийн 2 бичлэгээрээ дэлгүүрл хийсэл хувцас үзүүлээд байлаа. Тэгээд би бол тэгэж их дэлгүүр хийсэж хувцас хунаар авдаггүй. Тэгээд өмөрчсэн нэг юм хүү хувцснууд яг тэр үеэр яваад таалагдсан юмнууд тэгээд авч таарлаа. За. Тэгээд бичлэгийн маань үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд түр баяртай.